Хүндэт зөрчилч зам. Замын үдээс дээрх буудлын 275 дугаар гал дээрх тавсан цагийн 1-р замаар орчихжээ. Өндөр улсыг гатлах өгөөдөө хааны хүсэл ган зам. Өөхөн чулуудаа сүвлэж тоглосон өөдөсгөн хүүхийн хүсэл мөрөөдөл ган зам. Дөрвөн зүгт ган зам зурайж дурсамжийн цуваа урсанхан байна. Төмөр замчдын амжилт бүтээл хийгээд хөлс хүч хөдөлмөр бүхний цаана угдах нандин дуртатгал бүхнийг Улаанбаатар төмөр зам подкастаас. Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар төмөр зам подкастын шинэ дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочноор маань халдвар төвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн их эмч Янжин Долгор манай студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр халдвар төвчин судлалын үндэсний төв болон Улаанбаатар төмөр замын эмнэлэг хамтраад хөдөлгөөнд галт тэргээр иргэдийг вакцинжуулах аяныг эхлүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ талаар эхлээд та мэдээлэл өгөөч. Хизэнээс хэрхэн яаж одоо вакцинжуулах уу? За вакцинжуулалт нь бас ямар одоо журмаар зохион байгуулагдах уу гэдэг талаар. За халдвар төвчин судлалын үндэсний төв Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг хамтран хөдөлгөөнд галт тэргээр төмөр замчид тэдний гэр бүлийнхэн болон төмөр зам дагуу оршин сууж байгаа иргэдийг COVID-19 цар тахлын эсрэг нэмэлт вакцины тунгаар дархлаажуулахаар хөдөлгөөнд галт тэрэг үйлчлэх гэж байна. За энэ ажил маань 11 сарын 20-оос эхлэх юм байгаа юм. За бид 11 сарын 21, 22, 23-нд замын өдөртөнд ажиллана. 11 сарын 24-нд Улаан уул өртөөнд, Сайншин өртөөнд 11 сарын 25-нд, Зүүн Баян өртөөнд 11 сарын 26-нд, Айраг өртөөнд 11 сарын 27-нд, Олон Овоо өртөөнд 11 сарын 28-нд, Чойр өртөөнд мөн 11 сарын 28-нд, Майнт өртөөнд 11 сарын 29-нд, Баг Хангай өртөөнд 11 сарын 29-нд, Багнуур Булагтай зөрлөгт 11 сарын 30-нд очиж ажиллах юм аа. Нийтдээ 10 хоног одоо бид аслагдсан төмөр замч тэдний гэр бүлийнхээ аслагдсан газар оршин сууж байгаа иргэдтэй нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах боломжийг олгож явуулын галт тэргээр ажиллах юм аа. Зөвхөн одоо нэмэлт 3 дугаар тунгийн дархлаажуулалт хийгднэ гэж ойлгож болох уу? Тийм. Вакцины 1-2 дугаар тунд хэрхэн яаж хамрагдсан байдлаас шалтгаалаад 3 дугаар тунг яг хэнд хийх вэ гэдэг дээр. За үндсэндээ одоо COVID-19 дархлаажуулалтын ажил эхэлснээс хойш эрүүл мэндийн яамны сайдын одоо 21 онд гарсан 4 тушаалын дагуу бид нэмэлт дархлаажуулалтын ажил хийгдсэн байгаа. За хамгийн сүүлд нь бол 2021 оны 10 сарын 26-нд гарсан 642 дугаар тушаалын дагуу нэмэлт одоо дархлаажуулалтын 3 дугаар тунгаар дархлаажуулнаа гэсэн тушаалын дагуу ажиллаж байгаа. За энд бол ямар хүмүүс хамрагдах вэ гэхлээр 20 дугаар тунгаа аваад 3 юм уу 6 сар болсон. За COVID-19 шинэ коронавируст халдвараар өвдөөд 21 хоног болсон иргэдийг бол дархлаажуулж болно. За энд бол одоо 18-аас дээш насанд хүрсэн бүх иргэдийг бол дархлаажуулж болно. Вакцины сонголтын хувьд ямар вакцинаар яаж дархлаажуулах вэ? За үндсэндээ манай оронд бол 4 төрлийн вакцинаар дархлаажуулалт хийгдсэн байгаа. 3 дугаар тунгаар бол одоо ер нь бол Pfizer гэдэг вакцинаар бид нар дархлаажуулалт хийгдэж байгаа. Pfizer, Verocell, төмөр замынхны хувьд бол бас Sputnik вакцин хамрагдсан юм байлээ. За энэ 3 вакцины нэмэлт дархлаажуулалтыг хийгдэж байгаа. Ер нь бол тухайн иргэн маань өөрөө сонгож болно гэсэн үг. Мэдээж үзлэг хийгдэн, вакцин хийхээс өмнө бол үзлэг хийгдэн, тухайн хүнтэйгээ ярилцсан. Хөдөлгөөнд галт тэргээр одоо вакцинжуулах ажлыг ер нь яагаад хийхээр болсон юм бэ энэ аяныг те? За бид Улаанбаатар төмөр замын эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн аялал маань бол миний хувьд бол анхных. Ер нь бол манайх одоо цаашдаа хамтран ажиллах байхаа. За энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт бол явуулан галт тэрэг явах гол ач холбогдол нь бол хүндээ хурц ойртох гэж байгаа юм тий. Тухайн хүмүүс маань бол одоо хамрагдаж чадахгүй, тухайн цэг нь хоол байдаг юм уу? Эсвэл ямар янз бүрийн шалтгааны дагуу хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст бид нар бол очиж үзлэг зөвлөгөө өгөөд хүндээ ойртож үйлчлэх юм аа. Ер нь урьдчилсан байдлаар яг саяны одоо таны хэлсэн 11 сарын 20-оос 30-ны хооронд хөдөлгөөнд галт тэргээр одоо вакцинжуулалт хийх цэгүүдэд өртөөнүүдэд ойролцоогоор хичнээн одоо ажиллачаад хичнээн иргэд хамрагдах тоо судалгаа гарсан байгаа юу?
За ер нь бол бэлтгэл ажил бол нэлээд сайн хийгдсэн гэж үзэж байгаа. За бид бол тухайн одоо аймгийн засаг дарга нар өртөөний одоо дарга нийгмийн ажилтан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтайгаа бол холбогдоод танилцуулга бол хийгдсэн байгаа. За энд бол газрын эмчнэр болон юмуд явах учраас бас нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө ойртох учраас бол тухайн одоо өртөөний хариуцж байгаа манай одоо ажилтнууд маань нэлээд сайн ажилласан. Нийтдээ бидний зорилго бол ер нь болж өгвөл одоо бүх хүн амаа хамруулад ажиллаад ирэх зорилготой байгаа. За нийтдээ ойролцоогоор 4-5 мянган хүн хамрагдах болов гэсэн тооцоо судалгаа эхний ээлжинд гарсан байгаа. Баг бүрэлдэхүүний хувьд одоо хичнээн одоо эмч, совилогч, мэрэгчлэнүүд тий Улаанбаатар төмөр зам эмнэлэг болон халдвар төвчин судлалын үндэсний төвөөс ямар баг гарч байгаа вэ? За бид нар бол эмнэлэг зүүн баг, халдвар судлаач, за яг мэрэгжлийн одоо дархлаажуулалтын вакцинатор совилогч нар, за мэрэгжлийн хяналтын удирдлагуудаас ингээ баг бүрэлдэхүүн нийтдээ тэр вагоны ажилтан, үйлчлэгч гээд 31 хүний бүрэлдэхүүнтэй бол ажиллах гэж байгаа 10 хоногийн турш. За хөсөөтөөс бол нэг эмч миний бие явах болно. За бусд нь бол Улаанбаатар төмөр замын эмнэлгээс бол баг бүрэлдэхүүн, за нийслэлийн мэрэгжлийн хяналт гээд 4-5 газрын 31 хүний бүрэлдэхүүнтэй явнаа. Үзлэг хийгднэ гэд тэгжин тэгэхээр нэмэлт дархлаажуулалтыг одоо хийлэхээр ирсэн иргэний хувьд бие хэрхэн яаж бэлдэх вэ? Вакцинжуулалтанд хамрагдах иргэдэд зөвлөгөө өгөөч. За тухайн вакцинжуулалтыг хийхийн тулд бид нар бол бэлтгэл ажлаа хангасан байгаа. Халдвар хамгааллын дэглэм, өөрсдийнхөө одоо эмнэлэг энэ зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэм, тухайн вакцины хадгалалт, тээвэрлэлт, за мэрэгжлийнхаа багийг бүрдүүлэх, тэднэр заавар зөвлөмж өгөх бүх ажлаа бол бэлдсэн байгаа. За эргэн үеийн хувьд бол бид ер нь бол эмнэлэг зүүн эмчнэр бол 4 явна. За бид бол эхнээсээ бол зөвлөгөө өгөх байгаа. Үзлэгээ хийгээд зөвлөгөөгөө өгнө. Иргэд бол хэн ч ирээд хандаж болно. Үзүүлээд тухайн үед бид нар бол үзлэг зөвлөгөө өгөөд за вакцин хийх үү, за төр хойшлуулах уу, тухайн хүнд одоо яг эмчилгээний зөвлөмж хэрэгтэй байна уу, яралтай сүмж үзүүлэх үү. За энэ багаа бол бүрдүүлсэн байгаа учраас ард иргэд бол хэн ч ирээд хандаж болно. За хувь хүний хувьд бол тухайн цаг хугацаанд ирээд нэгэнтээ одоо бидний үйлчлэгээ ойртож байгаа учраас хамрагдаасаа л гэжсэн хүсэлтэй. Мэдээж дулаан хувцалсан байна, тийм ээ. Дээрэс нь бол яг хөө иргэний үнэмлэх регистрийн дугаар байхад бол бидний нөгөө юу бол болно. Тийм учраас бол өөрсдөө ирээд үзлэг зөвлөгөө аваад тодорхой тусламж үйлчлэгийг аваасай. Нэг иргэний үнэмлэх одоо юу гэдэг ямар нэгэн бол бэлтгэл ажил бол харьцангуй шаардлагатай. Баг шаардлагатай нэ тий. Регистрийн дугаараа мэдж гин. За тухайн хүн гол нь ач холбогдол нь бол ойртож байгаа, үйлчлэгээ ойртож байгаа учраас ирээд үзлэг зөвлөгөө нэмэлт дархлаажуулалтандаас хамрагдаасай л гэж хүсэж байна. Тухайн одоо вакцинжуулалт бол өртөөн дээрээ бид нар бол явуулын эмнэлэгтэй байрлал. Гэлтэргэндээ. 3 дугаар нэмэлт тон дээр одоо ер нь яг ач холбогдол нь юу юм бэ те? Яагаад одоо нэмэлт тон хийгдэх хэрэгтэй вэ гэдэг дээр та бас иргэдэд мэдээлэл өгөөч. За вакцин гэдэг бол тухайн халдвар төвчний эсрэг хүнд өвөрмөц бөгөөд олдмол дархлааг тогтоох зорилгоор гаргаж авсан биологийн бэлтгэл байдаг. Нөгөө талдаа бид хамтдаа энэ зар таглыг ялах нэг зам юм аа. Тийм учраас нийгмийн өмнө болон хайртай хүмүүсийн өмнө, бусдын өмнө хүлээх хариуцлага ухамсарлаад бид нар энэ цар тахлыг ялан дийлхийн нэг зам учраас 3 дугаар тундаа хамрагтаасаа гэж нэгдүгээр төсөж байна. За 2 дугаарт бол анагаах ухаан өөрөө судалгаа нотлохын суурьсан шинжилгээ ухаан. Өвцний дараах биологийн дархлаа болон вакцины дараах дархлаа маань өөрөө 3 буюу 6 сар жоохон богино хугацаанд тогтдог учраас 3 дугаар тунгаар нэмэлт дархлаажуулалт хийж дархлал сэргээж өвчлөхгүй байх, цаашлаад хүндрэл, нас барах хэвлэлээ сэргийлж 3 дугаар тунд хамруулж байгаа. Тийм учраас бол бүх ард иргэдийг ирээд үйлчлэгэнд хамрагдаад өслөг зөвлөгөөгөө аваад 3 дугаар тундаа хамрагдаасаа гэж хүсэж байна. Хөдөлгөөнд галт хэргийн вакцинжуулалтын хувьд одоо юу гэдэг чинь шугам дагуух, оршин суугчдын дундаас бас вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй боловч өөрийн биеэр одоо очих боломжгүй хүмүүст яаж одоо тий очиж вакцинжуулалт хийх вэ? Тал дээр ямар нэг зохион байгуулалт хийгдэх үү? За бид бол тухайн одоо өртөөний
эмнэлэг эмнэлгийн ажилчид эмч мэргэжилтнүүдтэйгээ мөн тухайн багийн дарга одоо ингээд холбоо тогтоогоод бас энэ ажлыг бол зохион байгуулна. Бид нар бол одоо баг бүрэлдэхүүнээр явж байгаа учраас тухайн үедээ одоо ийм асуудал гарах юм бол очиж үслэг зөвлөгөө өгч вакцинжуулалт хамруулж болно. Нэмэлт тунгаа хийлгэсний дараа иргэд юуг анхаарах вэ? Ямар гам дэглэм барих хэрэгтэй вэ? За ер нь вакцинд харьсны дараа бол даарахгүй байх ёстой. Мэдээж одоо дархлаагаа сулруулахгүй тулд одоо бас л нөгөө халдвар хамгааллын дэглэмийг сахих ёстой. Одоо бид нар бол тухай бүрдэн зөвлөгөө өгөөд явдаг. Нэгдүгürt бол одоо ингээд хүйтний үйлрэл эхэлж байгаа болохоор бол хүйтийн юм уугаад даарад нөгөө дархлал тогтох гэж байхад гам дэглэм алдаад ээж болохгүй. Ажил амралтын дэглэмээ зохицуулна, дулаан байх ёстой, хүйтэн юм уухгүй. Ингээ ажил амралтын дэглэмийг бол зохицуулах ёстой. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт бол 24-72 цагийн дотор тодорхой хэмжээний вакцины хариу урвал илэрх боломжтой учраас одоо бид бүртгэгдсэн байгаа. Тэгээд тухайн одоо харьяа эмнэлгийн байгууллага эмч мэргэжилтнүүдэд бол мэдээлээд тусламж үйлчлэгийг авч болно. Вакцинжуулалттай холбоотойгоор иргэдийн одоо зүгээс илүү их одоо ирүүлж байгаа асуулт, санал ч юм уу хүсэлт өөр магадгүй одоо буруу хандлага юу байна? За ер нь бол вакцины одоо 3 дугаар тун бай. Ер нь энэ цар тахал гарснаас хойш бол манайд вакцинжуулалтын ажил ихснээс хойш олон эрдэмтэд, багш, судлаачид, за мэрэгжлийн байгууллагын эмч нар, мэрэгжилтнүүд бол одоо эрүүл мэндийн яамны шугамар юм уу, эсвэл радио, телевиз, сонин хэвлэлээр бол маш их мэдээллийг өгч байгаа. Олон иргэдийн асуултанд бол хариулж байгаа. Тэгэхээр бол манай иргэд бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байгаа. За яг хөө мэдээж хувь хүн ямар нэгэн асуулт, ямар нэгэн зүйлийг сонирхож одоо өөрийнхөө эрхийн давхраас татгалзаж болно. За тухай бүрт нь бол хариулт өгөөд явна. Эрүүл мэндийн шалтгаантай, туйлын эсрэг заалттай бол тэрийг бид нар тэр тухайн үед нь хэлээд эрүүл мэндийн тэр Грего Монголиа сайтд бол ингээд тэмдэглээд бүртгээд явж байгаа л да. Тэгэхээр бол тодорхой хэмжээний бас хувь хүний эрхийн асуудал байж болно. Тухайн хүн бол татгалзаж бас болно. Ер нь бол манай иргэд нэлээд тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон гэж бодож байгаа. Тэгээ энэ одоо вакцинжуулалтын ажил явагдаад одоо 8 дахь сартаа явж байна тийм ээ. Тэгээ нэмэлт дархлаажуулалт 3 дугаар тунгийн дархлаажуулалтын ажил бол бас энэ сар гарan бараг 2 сар шахам явж байгаа учраас иргэд маань тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон баг гэсэн бодолтой байгаа. Хэдийгээр одоо нэмэлт тун хийлгсэн боловч цаашдаа одоо бас халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлээд сахих хэрэгтэй юу тий? Одоо 3 тун хийлэгчлээ надад дархлаа бүрэн тогтчлоо гэд маска аваад ч юм уу ингээд байх үедгээр одоо ер нь яг халдвар хамгааллын дэглэмийг бол бас л сахиж явах хэрэгтэй. Дархлаажуулалт 3 тун авлаа гэд бид өнөөдөр маска авах болоогүй байгаа. За судалгаан дээр хэдэн хувь нь хамрагдсан байна, хичнээн хүний өвчлөл байна. 2 тунгийн дараа хэдэн өвдсөн, 3 дугаар тунгийн дараа хэдэн өвдгөө. Ер нь бол вакцинжуулалт маань өөрөө өвчлөхгүй байж болно өндөр дархлаатай хүмүүс. За 2 дугаар асуудал бол одоо нас баралт хүндрэлээс үл сэргийлж байгаа гэсэн судалгаа байгаа. За тийм учраас одоо бол халдвар хамгааллын дэглэмээ 100% сахиад явна. 3 дугаар тунгийн дараа ч гэсэн одоо 1-р манай Монгол орн хүүтэн болж байна. За одоо дэлхийн нийтээр цар тахал маань намжаагүй байж байна. 2 дугаарт бол одоо орчилд орсон, мутацид орсон хэлбэрүүдийн тухай судалгаа явагдаж байгаа. За тэгээ улирлын чанартай томоогийн дэгдэлт болох цаг үе ирсэн учраас өнөөдөр бид халдвар хамгааллын дэглэмийг эрүүл мэндийн яамнаас болон эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөгөөгөө бол дагаад явна. Бид өнөөдөр нийгмийн өмнө олон хайртай хүмүүсийнхээ өмнө, бусад хүмүүсийн өмнө бүлээх хариуцлага юм аа гэж ойлгоод энэ цар тахлыг ялах нэг зам юм аа гэд бүгдээрээ бол 3 дугаар тундаа хамрагдаасаа гэж хүсэж уриалж байна. За мөн би ярилцлагын өмнө хэлсэн хүсүүд Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн хамтарсан хөдөлгөөнт галт тэргээр төмөр замцд болон түүний гэр бүлийнхэн төмөр зам дагуу оршин сууж байгаа иргэдийг COVID-19 цар тахлын нэмэлт тунгаар дархлаажуулахаар бид нэр аялж байна. За аялал маань 11 сарын 21-ээс замын өдөртөөнөөс эхэлнэ. За 10 хоногийн аялал, эмчилгээ, үйлчлэгээ, үзлэг зөвлөгөө, дархлаажуулалтыг бид нар
ойртуулж хийх гэж байгаа шүү. За тэгээ замын үр дүртөөнөөс ажил маань эхэлж байгаа. Хамгийн сүүлд 11 сарын 30-нд бид нар дагнуур бол өртөө болон булагтай зөвлөгт ажилланаа. Та бүхэн хуваарийнхаа дагуу үзлэг зөвлөгөөд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдаарай. Тухайн вакцинжуулалт, дархлаажуулалт болон үзлэг зөвлөмөө маань үн төлбөргүй шүү. Улаанбаатар төмөр замын төвийн эмнэлэг болон халдвар төвчин судлалын үндэсний төвийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 11-р сарын 20-ны өдрөөс эхлэн одоо хөдөлгөөнд галт тэргээр аялаж өртөө, шугам зам дагуух, оршин суугчид болон төмөр замчид тэдгээрийн гэр бүлүүдийг вакцинжуулалтын нэмэлт тунгаар дархлаажуулах энэхүү аялал эхэлж байгаа. Тэгэхээр бас өнөөдрийн подкастыг маань сонсож байгаа иргэд бас хуваарийн дагуу 3 дугаар тунгийн дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдахыг бас уриалмаар байна. За тэгээд манай сонсогчдод бас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгсөн Янжин долгор эмчтэй баярлалаа. Энэхүү аялалд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсье. За тэгэхээр Улаанбаатар төмөр зам подкастын энэ удаагийн дугаарын зочноор халдвар төвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн их хэмж Янжин долгор оролцож хөдөлгөөнд галт тэргийн вакцинжуулалтын талаарх мэдээллийг та бүгдэд дэлгэрэнгүй хүргэлээ. Анхаарал хандуулан сонссонд баярлалаа. Жингийн тэмээдээс өгөлсөн идэр жинчний дуу юм ган зам. Жирий жодох цаг хугацааг харин гүйцэх биелэл юм ган зам. Улаанбаатар төмөр зам подкаст.